Сайн байцгаана уу? Ингээд стадийн дагийн 5-ныхоо 10 дугаар дугаарыг эхлүүлж байна. За өнөөдөр бүгдээрээ in-house project буюу богино хугацааны төслийн эхний төслийн талаар ярилцгаана. За in-house project гэдэг маань болохоор эхний 1 жил гарan 14 сарын хугацаанд сурах дээрээс нь төсөл хийх гэдэг хөтөлбөртэй байдаг. Тэрэн дээр болохоор 3 ширхэг богино хугацааны төсөл. За энэ маань болохоор 2 сар орчмын хугацаатай 8-аас 17 хоногийн хугацаатай байдаг. За тэгээд энэ төслүүд маань болохоор 4-өөс 8 трейни буюу те 4-өөс 8 хүмүүс нийлээд нэг төсөл дээр ажилладаг. За тэгээд энэ цаг хугацааны одоо өөрчлөлтийг харах юм бол ихэнх хэсэгтээ илүү их education буюу сургалт, курс, workshop-ууд байдаг бол явах тусам илүү их дизайн буюу ажлын одоо төслийн хэсэг нь их болоод байгаа гэсэн. За тэгээд сүүлийн хэсэгтээ бол 10 сарын нэлийн том төслийн. За эхний хэсэгтээ энэ цэнхрээ харагдж байгаа 3 төсөл гэдэг байгаа. Тэрний нэгийнх нь талаа өнөөдөр ярилцсан. За энэ маань тухайн компаниас яг бодит компаниас бодит асуудлуудаа шийдэх гээд хүсэлт өгдөг. Тэрнийг нь шийдэхийг оролцдог байгаа. За эхний төсөл маань болохоор Hendrix Genetics гэх компанитай хийгдсэн. За энэ маань болохоор олон улсын за 20 гаруй улсад салбартай за 3000 гаруй ажилтнтай ерөнхийдөө амьтны генетиктэй амьтныг breeding буюу нөгөө өсгөж үржүүлэх ферминг төрлийн ажлууд хийдэг байгаа. За тэгээд NDA буюу non-disclosure agreement гар хэсэг зурсан болохоор мэдээллүүдийн бүгдийг гаргаж болохгүй бас чухал мэдээллүүдийг гаргаж болохгүй болохоор нэлээд богино тэгээд товч тэгээд зарим хэсгээс нь л энд дуртах байгаа шүү. Тэгээ асуудал нь юу байсан бэ гэхээр efficient feed consumption гэж байгаа. Энэ маань ерөөсөө л нөгөө нэг амтан дахиа одоо фермэндээ байгаа гахаа одоо юу гэдэг те загас яаж бага хэмжээний идшээр хоолоор илүү том болох вэ, илүү сайн үр дүнтэй те эсвэл амттай тийм болох вэ гэдгийг л генетикийн талаас нь судлаад гаргах гэдэг гэсэн үг. За тэгэд энэ дээр жишээ болох юм бол how long буюу те хэр удаан одоо хоолоо идэж чинь, хэр их идэж чинь, хэр олон давтамжтай идэж чинь гэдэг энэ асуудал гарч ирж байгаа гэсэн үг. За тэгээд энэ төсөл маань нөгөө компани олон төслүүдийнх нь олон одоо салбаруудынх нь нэг жижиг хэсэг буюу гахаа swine-ы одоо талаар хийгдсэн төсөл байгаа. Тэгээ энэ маань яаж юм гэхээр нэг гахаа маань хэрвээ генетикийн талаас нь ингээд маш сайн зөв болгож чадах юм бол цааш нь ингээд үе даваад те айгүй олон үе даваад бараг 5 леерийн төвшингийн дараа ихэд ойролцоогоор энэ 2 сая кг порктэй одоо нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр нэг жижигхэн өөрчлөлт багахан сайжруулалт хийхдээ цаанаа маш их том үр нөлөө ихтэй байдаг гэсэн үг. За тэгээ гол асуудал нь болохоор identify feeding гэж байгаа. Ерөөсөө л хоол идж байгаа тэр мөчийг хоол идж ийн гэдгийг нь л баталгаажуулах, тодорхойлж гаргаж ирэх. За энийг ашиглахтаа болохоор машин learning ашиглаад энийг хийж чадах уу юу боломжтой байна уу гэдгийг л судлах тийм жижигхэн төсөл байсан байгаа. Тэгээд төсөл маань болохоор нэг 2 төрлийн үндсэн дата дээр ажилласан. Нэг нь болохоор food dispenser буюу нэг хоол өгдөг нэг төхөөрөмж байгаа гэсэн. Тэр нь хоолоо өгдөг. За нөгөөх нь 3-axis accelerometer буюу ингээд хөдөлгөөнийг хэмждэг тийм төхөөрөмж байгаа гэсэн. За тэр хоёрын датаны төрөл нь болохоор нэг нь болохоор за энэ ID-тэй гахаа за төдийн хэмжээний жинтэй төдөн цагаас төдөн цагийн хооронд ийм хэмжээний хоол идсэн байна гэдэг мэдээлэл өгдөг. Нөгөөх нь болохоор хөдөлгөөн. За энэ төдөн цаг, төдөн секунд, төдөн минут ингээ хөдөлж исэн ингээд нэлээд дойлын наривчлалтай тийм миллисекундын наривчлалтай гаргадаг. Энэ хоёр дата байсан гэсэн. Энэ хоёр дээр ашиглаад нөгөө identify feeding буюу яг хоол идж байгаа гэсэн тэр нөхцөлийг нь олох хэрэгтэй гэсэн. За тэгээд төсөл маань 2 сарын хугацаа байсан. Тийм урт хугацаа бас байгаагүй. За тэгээд энэ хугацаанд эхлээд нөгөө төслийнхаа шалтгаанаа олох те одоо яагаад энийг хийх гээд байгаа юм. Яагаад заавал одоо энэ хоёр датанаас фидинг гэдгийг мэдэх гээд байгаа юм те. Нэг шалтгаан нь болохоор энэ амархан нөгөө шалтгаан нь илүү хямд бас нэг шалтгаан нь болохоор энэ боломжтой юу гэдгийг шалгах гэдэг те нэлээд олон шалтгаанууд байсан. За тэгээд энэ дундаас хамгийн энгийн буюу тэр food dispenser гэдэг байгаа юм маань өөрөө бас зардалтай өртөг өндөртэй. Нөгөө нэг 3-axis гэдэг нэг юм маань болохоор илүү жижигхэн таг те одоо жижигхэн төхөөрөмж маань хямдхан байгаад байдаг. Тэгэхээр хэрвээ энэ үнэтэйг нь авч хаяад жижигхнийг нь үлдээгээд энэгээрээ таньдаг болчих юм бол зардлын хувьд сайн болох гэдэг байна те. Тэгэхээр энэ боломжтой юу гэдгийг шалгаж байгаа гэсэн. За тэгээд үндсэндээ 3-axis гэдэг маань ингээд дээшээ доошоо ингээд хөдөлгөөнийг нь мэдж байгаа учраас энийг ашиглаад юу хийж болох вэ гингүүд эхлээд ямар activity хөдөлгөөн хийж нэгдийг таньж байгаа.
одоо хөдөл толгоогоо хөдлөж чинь, гүйж чинь, зогсож чинь, хөдөлгөөнгүй байж тийм үү те. Тэгээд дээрэс нь таньсныхаа дараа за энэ нэг activity-г яг хоол идэж гин үү те, feeding мөн үү биш үүдийг таних хэрэгтэй гэсэн classification. Ийм үндсэн нэг хоёр жижиг ажил байгаад байна. Тэгээд датагаа бид нар ингээ үзээ шалгаа явуулсан чинь ерөнхийдөө 1-7 хоногийн дата, за нэг 30-аад орчим дахаан дээр дата өгсөн байсан. За тэрнийгээ ингээ шалгаа явуулсан чинь accelerometer буюу нэг төхөөрөмжийн маань дата бараг 60% нь байгаагүй. Одоо ингээд агаас та 7 сарын 1-ээс 7 сарын 8 хүртэл 7 хоногийн дата байхад хэрвээ food dispensary-ийн нэг хоолныхын дата нь энэ хоол идсэн гэдэг дата байсан ч гэсэн яг хөдөлгөөнийхэн дата байхгүй. Ихэнх 60% дата нь байхгүй. Одоо харьцагдсан дата нь байхгүй байсан гэсэн. Ийм нэг асуудал гарч ирж байгаа юм. За тэгээ outliers буюу жоохон худлаа гэх юм уу да те эсвэл зарим тохиолдолд худлаа биш ч гэсэн одоо ингээд огцом ондоо мэдээлэлүүд аягүй их гарч ирж байгаа. Энэ нь болохоор алдаатай тэмдэглэгдсэн те эсвэл буруу тэмдэглэгдсэн тийм мэдээлэлүүд бас байгаад байдаг. За эсвэл зарим тохиолдолд одоо гахаануудын үед бол би том биетэй тэгээд хоол иддэг стейшнд бас унтцдаг. Тэнгүүд нөгөө нэг амар удаан байсан гэдэг тэмдэглэл гарч ирээд байдаг. Гэхдээ байнга идээгүй байдаг ч юм те. Иймэрхүү асуудал гарч ирж байгаа. Дээрээс нь incorrect буюу те буруу тэмдэглэгдсэн. За тэгээд negligible буюу одоо үгүй 5 грамыг эцсэн ч тиймэрхүү мэдээлэлд бас гарч ирээд байгаа. Энэ нь болохоор тийм чухал биш, нэг талаасаа нөгөө талаасаа жоохон буруу бараг л юм жоохон буруу болох гэдэг юм. Яг эцсэн үгүй гэдэг бас эргэлзээтэй. Гэтэ нэг тийм мэдээлэлд бас байгаад байна гэсэн үг. За тэгээд no matching буюу одоо энэ хоол идсэн гэдэг нэг дата, хөдөлгөөн гэдэг дата хоёр нь матчлагдахгүй байсан гэсэн үг. Жишээ нь хөдөлгөөн дээр нь ингээд амар яг хоол идсэн гэдэг хөдөлгөөн байхад өгдөлт нь байхгүй. Эсвэл хоол идсэн гэдэг мэдээлэл байхад хөдөлгөөнийхэн дата байхгүй ч юм те. Иймэрхүү асуудал гарч ирж байгаа. Тэгээд бас нэг хамгийн том асуудал нь болохоор imbalance буюу харьцааны асуудал гарч. Энэ юу вэ гэхээр ихэнх тохиолдолд нэг хоол идэхгүй юм байгаад шүү дээ. Одоо байнга идэхгүй. Тэгсэн чинь хоол идж байгаа нь айгүй бага байгаад идэг. Тэгэхээр энэ айгүй бага байгаа энэ харьцангуй ондоо байгаагийг сургалт одоо машин learning-ээр машинаа сурах гэхэд датаны хувьд асуудал гарч ирж байна гэсэн. Нэг нь хитрхи их дата, нэг нь хитрхи бага байдаг. За энийг бас тохируулах шаардлага гарсан. За тэгээд жишээ болгоод зарим юунаас нь харуулах юм бол одоо энэ хэр их хоол идж байгаа, хэр их цаг зарцуулж байгаа нь ер нь бол харьцаа нь ингээд баг нэг харьцах нэг байсан гэсэн. Ерөөсөө л удаан байвал ихийг идэж байна гэдэг нь баг л тодорхой. За тэгээд нөгөө талаас бас нэг жишээ нь болохоор өдөрт хэр их очиж дээ, хэдэн удаа frequent байна гэдэг. Тэнгүүд жижигхэн гахаа бол жишээ нь одоо олон очдог те. Том биетэй одоо хүнд чинь одоо чинь 70 кг ч тийм 80 кг нь бол илүү цөөх өдөрт нэг юм уу хоёр удаа очиод нилээ ихээр идчихдэг. Нөгөөх нь болохоор жижиг нь болохоор багаар гэхдээ олон очдог ч тийм те. Иймэрхүү ерөнхий мэдээлэлүүд ингээ харчиж болж байгаа юм. За энэ болохоор одоо юу гэдэг фермерийн хүмүүс бол өөрсдөө тийм мэддэг юм байж болно. Гэхдээ энийг ингээ баталгаажуулаад окей яг ийм байна, ийм болт юм байна. Тэгээд энээс гадна дахиад бас ингээд датанаас өшөө юмуд гаргаж ирж байгаа. Ийм нөхцөлд ингэж байна. Нөгөө нэг нарны гэрэлтэй үед, нарны гэрэлгүй үед, олон гахаа байгаа үед те эсвэл одоо юу гэдэг гахааныхын жингээс хамаарад ийм байна гэд хоорондоо бас нөгөө ханууч нь бас tail bite ингээд би юуны хаацч мацад бас зөндөө юм болдог. Иймэрхүү нөхцлүүд нь датанаас харагдаад эхэлж байна гэсэн үг. Тэгэд нэг сонирхолтой юм болохоор гахааны одоо юу нь болохоор яг энэ жишээн дээр болохоор байнгын хоолтой шууд нэг очиод хоол иддэг тийм нөхцөл байсан. Зарим фермерүүд бол юу гэдэг тодорхой цагаар хоолдог гэдэг те. Тэгэхээр энэ нөхцөл маань idle гэдэг өссөн үедээ очиод хоол идчихдэг тийм нөхцөл дээр ажиллаж байсан гэсэн үг. За тэгээд дараачийн нэг зураг дээр харах юм бол feeding moment буюу яг хоол идж байгаа нөхцөл. Тэрэн дээр яаж ийм гэхээр нөгөө 3 axis юм хөдөлгөөн маань айгу давтамж нь их. Тэгээд ингээ харагдах юм бол шууд ингээ ялгарч харагдаад байгаа. Яагаад ингэж юм гэхээр ихэнх тохиолдолд ингээ гахаач ингээ очиод шууд одоо ингэж хийж мэгээд ингээ хөдөлгөөн ийм хөдөлгөөнтэй толгоогоо нь ер нь ингэж хөдөлгөж иддэг. Тэр нь ингээ шууд мэдэгдээд ялгарч харагддаг юм байлаа. За тэгэхээр жишээ болгоод бол энэ нэг зураг харагдаж байна. За энэ нь бол гэхдээ бас бүх нөхцөлд ийм биш. Эсвэл зарим нөхцөл энтэй төстэй бас нөхцлөд харагдана. Тэгэхээр энийг яаж ялгах вэ гэдэг тийм даалгавар маань бий болж байгаа гэсэн үг. За тэгээд ерөнхий детейл рүүгээ бүгд рүү нь орж чадахгүй учраас ингээд товчхон дурдаад өнгөрлөө. Ерөнхийдөө 2 сарын хугацаанд за 5 хүнтэй нэг баг ажилласан. За 5 хүн нь болохоор манай софтвер технологийн группийн 5 хүн. За тэгээд дотроо нөгөө role
нэг л ролтой байсан. Нэг нь одоо team lead буюу project manager. За бусд нь болохоор ролгүй байсан. Энэ нь болохоор нэг талаараа богино хугацааны төсөл учраас те бүгдээрээ юу гэдэг бүх дээрээ бүх юм хийх нэг team юмтай болчихж байгаа. Заавал нөгөөнд хатуур рол зоохгүй. Гэхдээ нөгөө талаасаа хатуур рол байхгүй хин юу их нь тодорхойгүй байна гэдэг нь нөгөө нэг баг ахалж байгаа үндэ бүх ажилд нь очдог. Бусад хүмүүс нь болохоор ингээд хүлээлтийн байдалд орчдөг. Яг миний ажил биш гэсэн утгаараа нөгөөдгөө заавал хийхгүй би энийг хийх ёстой гэдэг нэг тийм хариуцлага хүлээх юм баг болчдөг. Энэ жоохон буруу байсан юм уу да гэж бодогдсон. За тэгээд нөгөө талаас бас expectation буюу те ямар хүлээлттэй байгаа төсөл юу хийх вэ? Юунд хүрнэ гэж үзэж чинь те. Дээрээс нь багийн нөгөө 5 гишүүний туршлага ажиллах арга барил нь яаж таарч гинэ гэдэг ийм асуудлууд гарч ирж байгаа. За тэгээд ялангуяа бидний хувьд бол эхний төсөл байсан. Энэ нь болохоор 2 сараас 3 сарын хооронд дөнгөж нөгөө нэг 20 хүмүүс нийлээд хамгийн ихнийхээ хамтарсан төслөө хийсэн учраас бас харьцангуй одоо гэдэг нь сайн баг болж чадаагүй байж магадгүй гэсэн тийм байдал надад анзаарчихсан. За нөгөөд нь болохоор дата буюу бидэрт өгсөн дата маань их богино цөөхөн. Дээрэс нь богино цөөхөн хэрнээ тэр тухайн хугацааныхаа дата нь өөрөө бүрэн биш байсан. Тэгэхээр энэ нэлийн асуудал болгож байсан. Дээрээс нь зарим дата нь бол жоохон худлаа буюу negligible эсвэл outliers байсан учраас энийг яаж цэвэрлэх вэ, яаж тохируулах вэ гэдэг асуудал гарч ирж байсан. За тэгээд энгийнээр бол тухайн датагаа ашиглаад хизээ ямар жинтэй дээрээс нь одоо magnitude of acceleration гэдэг нь хөдөлгөөнийхөө хүчтэй хэр яаж хөдөлж ийн гэдгээс хамаарат ер нь бол таних боломжтой. Яг одоо feeding буюу тэ хоол идэж ийн гэдгийг бол гаргаж ирж болсон. Ямар бол амжилттай. За тэгээд энийг гэхдээ яаж баталгаажуулах вэ гэхлээр нөгөө food dispenser-ийн мэдээлэлээр таньжиж байгаа. Хөдөлгөөн энэ байна, энэ чинь feed болж ах шиг байна. Yes, тэнгуүдээ энийг баталгаажуулахдаа хоолныхаа одоо гэдэг нөгөө газраас нь тэ food dispenser-ээс хоол өгсөн төдөн грамм өгсөн гэдгийг хараад yes no тэ яг болсон байна гэдэг нэг баталгаажуулж байгаа. Гэхдээ энэ дээр дахиад нэг асуудал нь энийг яг дахиад баримттайгаар өөр юутай давхар шалгаж болох вэ гэхээр видеотой бичлэгтэй байх юм бол хвчлэн одоо нөгөө нэг хана ферм бичлэгтэй байдаг. Тэрнийг нь ашиглах юм бол яг одоо хоол ид чинь яг энэ одоо 3 номертай ид чинь гэдгийг бас давхар баталгаажуулах боломжтой. Дээрээс нь эндээс нь таних боломжтой байгаа гэсэн үг. За тэгээд жишээ болгоод энэ дээр хэд хэдэн энгийн хэдэн модулууд ажиллуулж үзээд за random forest-ийн F1 score-оор шалгахад бол 96 тэг 196 буюу нэлээд амжилттай таньсан байгаа. Энэ маань бол ихтэй зүгээр богино хэмжээний дата дээр туршиж үзсэн юм болохоос биш яг найдвартай гэж хэлэхэд бас хэцүү. Дээрээс нь датаны чанар болон датаны өгдөл нь маш бага байсан учраас тухайн тохиолдолд одоо айгуу дэжгүй ажилтсан гэж харагдаад байгаа. Гэхдээ ерөнхий том санаа нь бол датаны юм байна, эндээс таних боломжтой юм байна, таньж болж байгаа гэдгийг жишээгээр ямар ч харуулад үзсэн гэсэн. За дээрэс нь дахиад хийж амжаагүй хэд хэдэн юм байсны нэг нь болохоор нөгөө нэг feeding moment-а шууд ингээд ялгаж таних. Одоо ингээд тасралтгүй time series буюу одоо ингээд цаг хугацааны дата байхгүй юу? Секунд болгонд ингээд хөдөлж ийн. Тэнгүүд энэ хөдөлгөөн маань огцом нэг өөр хөдөлгөөн оронгоо за энэ хэсэг нэг тустай activity, энэ хэсэг тустай нэг activity тэ явж ийн хоол идэж ийн, унтж ийн гэдэг юм. Тэрнийг нь ялгадаг автоматар ингэж категоризыг ялгаж салгаж авдаг. Тим туршилт маань бол яг харьцангуй дуусаж амжаагүй. Туршиж үзсэн гэхдээ яг бүрэн хэмжээний одоо юу гэдэг conclusion гаргаагүй байгаа. Энийг бол цаашдаа өргөжлүүлээд хийх хэрэгтэй гэдэг тийм одоо recommendation-тайгаар төсөл маань дууссан байгаа. За ингээд төслийнхаа талаар ярихад амтан буюу те гахааны breeding, гахааны фермтэй холбоотой яаж баг хоол эсвэл одоо гэдэг нь тохирсон хоолоор илүү сайн үр дүндэрх үү, генетикийн хувьд илүү сайн гахаатай болох уу? Энэ цаашнаа үргэлжлээд нэг гахааны чадварыг те чанарыг сайжруулахад цаашаа маш том өөрчлөлт орно гэдгийг харсан. Тэгээ 1% эсвэл 1.1% л сайжруулалт гарахад цаашаа маш их өөрчлөлттэй. Тэгвэл энийг яаж туршиж байна, яаж болох уу гэд хоёр төрлийн дата байгаа. Энэ нэг нь буюу илүү хямдхан те акселерометр буюу жижигхэн таагаар хөдөлгөөнийг нь хэмждэг төхөөрөмжөөр яаж хоол идэж чинь эсвэл бусад ямар нөхцөл ямар үйлдэл хийж байгааг нь шалгадаг, хяндаг одоо гэдэг нь таньж болдог тийм туршилтыг хийсэн байгаа. Ингээд ихний төсөл маань ийм хугацаанд 2 сарын хугацаанд 5 хүнтэйгээр богинохон төсөл болоод дэжүүд улсан. За дараагийн төслийнхаа талаар дараагийн дугаараар ярилцгаая. Баярлалаа.